Байцгаана уу? Энд байна. Та бүхэнд энэ удаа би өгүүлгийн талаар ярих гэж бодсон. Ер нь бол би өргөлийн талаар нэг их ярьж хичээл заадаггүй хүн л дээ. Гэтэ сүүлийн үед надаас нэлээд хэдэн хүмүүсийн талаар асуусан учраас та бүхэнд дуртай гэж бодсон юм. Мата 6-гийн 1. Та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зүгийг үлдэхээс сэрэмжлэгтэн. Эстивэс тэнгэрд хэцгээс чинь та нарт шагнал болдохгүй. Тиймээс өглөг өгөхдөө хүмүүсээр хөндүүлэх гэж санаагаахт ба гудамжинд хоёр нүгтүүдийн үлдэх шиг өмнөө бүрөө бүү тат. Үнээр би та нарт хэлье тэр шагналаа авчихсан юм. Харин та нар өглөг өгөхдөө баруун гарахаа юу хийж бөө зүүндээ бүү мэдэгд. Энэ нүглэгч нууц байхын тулд бөгөөд нууц харж эцэг чинь жамд буцааж төлнө. Тэр өргөлийн талаар нэлээд хэдэн ишлүүдийг ханаас олж уншиж болно л доо. Тэгээ 11 өргөл ч гэдэм үү. Тэгээ сайн мэдээд явж байгаа өргөл ургацын өргөл эсвэл яг одоо энэ дээр байгаа шиг баруун гарынхаа зүүн гарт мэддэхгүй гэдэг өргөлийн талаар гээд хэд ангилж өрнө болно. Энэ өргөлийн хувьд яатай бэ гэдгээр ялангуяа бэлэвсэн, унширсан, ядарсан, зовсон хүмүүст өгөхдөө тэр хүмүүсийн нууцыг хадгалж өгсдөө гэсэн үг ер нь бол. Би одоо энэ зовж байгаа хүнийг хардаа гэж фэйсбүүкээр нэг тавиал би энэнд мөнгө цуглуулж байна. Энд өгцгөөе гэж уриалах нь нөгөө талдаа ерөөсөө тухайн хүний хувь хүний privacy гэмүү дээ тэр хувь хүний үн чанарын доош ээж байгаа адилхан. Тэгэхээр яг энэ талын өргөлийг бол та чимээг өгөх ёстой. Нэг баруун талынхаа гарыг 100 гартаа бүү мэддэг нь бараг л нууж өгнө гэсэн. Энэ бол 11-ээс нэмж өгдөг өргөлийн тухай ярьж байгаа зүйл. Өмнө бүрээ бүү тат буюу шагналаа авцсан гэн байгаа л фэйсбүүкээр зарлаа. Би энэ тэнд мөнгө өгсөн шүү гэж орлоо. Тэгээд байх нь шагналаа энэ талтад хүндээ авчихсан гэсэн. Харин нууцаар тэрэгдгээр хүмүүст өгөх үед тэнгэрд байгаа эцэг чинь чамд буцааж төлнө гэж хэлж байна. Ихэнхдээ хүмүүс өргөл өргөхдөө буцааж мөнгө авна ч гэдэм үү гэж юусоо боддоггүй л дээ. Өргөл нь нэг бодлын ургацтай адилхан. Та хэрэг төмс тарсан бол төмсөө хурааж авна гэхдээ итгэдэг. Та хэрэг аламны мод тарсан бол хэдэн жилийн дараач майлмаа хурааж авна үстэй. Хавар тарсан ургацаа буудаага заавал намар хурааж авна гэдэг бүгдээ итгэдэг. Чинжүү сонгоно бол хурдан ургана гэсэн үг. Би өргөл өгөхдөө дандаа яг үнэндээ буцааж авна гэдэг шууд мэддэг. Тэр нь тэнгэр дээр ах уу, газар дээр ах уу та бас бурхантай ярьж болно. Газар тийм мөнгө хэрэгтэй байна гэдгийг ялангуяа яг үнэндээ цаасан мөнгө тэнгэр дээр илүү гэхээсээ илүү газар дээр хэрэгтэй гэдгийг бурхан өөрөө мэддэг. Биднэрт байр, хоол, янз бүрийн зардлууд, хүүхдэд сургалтын төлбөр гээд ер нь бол зөндөө их зардлууд гардаг. Тэрийг бурхан маш сайн мэдэж байдаг. Тийм учраас ер нь шагналыг дэлхий дээр өгдөг. Ихэнхдээ л дээр байгаа мэдээж хөрөмтлүүлэх боломж байгаа юу? Алт мөнгө хөрөмтлүүлж болно. Тэгээд танд сайхан ор тарш бэлдэж байгаа юу? Бэлдэж байгаа. Харин газар дээр бас танд үнэхээр чамд буцааж төлөх юм байдаг. Тэгээд яг энэ ядарсан, зовсон, унжсан, бэлэвсэн хүмүүсийг сайн харж хандаад яг тэрэнд эзэн хариу сүнстэй хамт баяр хөөртэйгээр ямар нэгэн одоо нэр хүнд гордохгүйгээр өгөх үед үнэхээр бурхан буцааж төлдөг байгаа. Ихэнхдээ ер нь 2 дахин буцааж төлдөг. Би $100 өгсөн бол $200 ямар нэгэн байдлаар өөрийн газраас орчдөг. Энийг буцааж өгдөг байх гэж бодож болохгүй шүү. Бүр маш сонин байдлуудаар мөнгө нь орж ирдэг. Гинт одоо замын зардлын мөнгө илүү орж ирэх бүр ингээд юу ч бүр имлэгээс мөнгө авч яасан тохиолдолч байна надад. Янз янзын байдлаар мөнгүүд орж ирдэг байгаа. Гэхдээ би тэрийг байнга нэг зарлаа л та бүхэн одоо фэйсбүүк дээр $1 намайг тэнд өргөсөн гэж бараг л хизээч тэнд харахгүй байх гэж бодож байна. Харин би өргөлийн 11 өргөлөө хизээч нуудахгүй би тэнд өргөсөн. Эсвэл тэр миний 11 өргөлөө тэр сүмдээ өгдөг шүү гэж би хэлдэг байгаа. Харин яг сайн мэдээнд явж байгаа миний одоо сүнслэг хоолыг надад өгдөг хүмүүстэй бол би өргөлийг харин сайн өргөдөг. Тэр өргөл бол ер нь ихэнхдээ л 10 зарим хүмүүс бол 30-100 дахин өвчдөг гэж хэлсэн. Одоогийн байдлаар би нэг 30-100 дахин өрчүүлж одоохондоо мэдэхгүй. Гэтэ ер нь 2-10 дахин өвчдөг гэж хэлж болно. Тэгээд тэдгээр хүмүүст өргөөд буцааж авч байгаа мөнгө харах юм бол би энэ хүн бол үнэхээр бурхны ажлыг хийдэг хүн байна. Ингээд бурхан намайг шагнажин гэдэг мэддэг. Харин буцааж авч байгаа ч юм уу ургацаа авч байгаатай л адилхан. Миний өргөл бол яг миний ургацтай адилхан. Та өөрийнхөө сүмж болгонд сүнслэг хоолоо олж иддэг тэр сүмж болгонда өргөл өрхөөс гадна бас христийн биед босгон байгуулахад зориулсан ялангуяа сайн мэдээний хүмүүс ялангуяа
чанд сүнслэг хологж байгаа хүмүүс, таныг менторлж байгаа хүмүүс, таныг одоо юу гэдгийг туслаасаа гэж хариу сануулсан хүмүүст бол та өргөл өргөж явах хэрэгтэй. Тэгээд ер нь таны санхүү мөнгө болохгүй байгаа ч юм уу, цорхотой их зардалтай, ер нь л та өөр авлага ихтэй энэ төр байх юм бол та өргөж эхлэх хэрэгтэй шууд. Баясгалантайгаар өргөж эхлэх хэрэгтэй. Өргөж эхлэхээс өмнө бас уучлаагүй бүх хүмүүсээ боломжоор уучлах хэрэгтэй. Ер нь бүгдийг нь уучлах хэрэгтэй. Хүн үлдэх ер нь ямар хэрэг байна те. Тэгээд өргөлөө өгж эхлэх хэрэгтэй. Итгэмжтэйгээр өргөл өргөж эхлэх үед ер нь бол 10% минимум өргөл үнэхээр сайн байдаг. Тэгээд гихтээ нэг юм бодох хэрэгтэй. Өргөлөө өргөхгүй байсан гэд бурхан чамайг шийтгэн ч гэдэг юм уу, тийм бодлууд бас байж болохгүй. Яагаад гэвэл бурхан танд үнэхээр хайртай. Үнэхээр хайртай гэдгийг эзэж мартаж болохгүй шүү. Гэхдээ энэ таны бүх мөнгө, түүний бүх орлого бол 100% бурханых. Та зүгээр дээжээр нь дахиж үр тарьж байгаатай адилхан. Газар тариалан гараад үр тариад нэг төмс тариад ар болж ургадаг. Үндэ бол ерөөсөө тийм. Ерөөсөө тийм л юм хүлээж авч байгаа гэсэн үг. Тэр өргөл бол үр тарьж байгаатай, ургац тарьж байгаатай адилхан. Ургацаа заавал аавна. Тэгээд тэр ургацыг бурхан тэнгэрлэг эцэг чинь танд буцааж өгнө гэсэн үг. За тэгээд үнэхээр танд амжилт хүсье. Тэгээд өргөлөө бас өгцгөөгөөрөө нөгөө үхэн авахаас илүү ерөөлтэй.